ингээд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө эрчүүч гаргаад манай энэ хүүхнүүд ер нь мундаг л та. Ер нь эрчүүдээс илүү зоригтой, төвчээртэй байдгийм байна. Тэгээд илт мэдрэгдэж байгаа л да. Ер нь бол энэ гэр спорт гэдэг маань гадна талыг хөгжүүлээд зогсохгүй доторх гоо сайхан буюу дотор гялгар булчингуудыг хөгжүүлдгээрээ онцлогтой. Тэгээд дотор гялгар булчингууд гэдэг маань маш ухаанаар бодоход бол хөгжүүлэхэд агшиж сунахад хэцүү тийм л дээ. Тэгээд ер нь л дотор 5 цол эрэхтэн золон булчирхайгаа хөгжүүлнэ гэдэг маань бол ерөөсөө маш энгийн юм байна. Уг нь бол хүн бодохдоо хэцүү юм мэт боловч тэгэхээр энэ маш энгийн энэ нөхрөөр л шийдсэн ийм түүхтэй юм байна. 17 дугаар зууны сүүл 18 дугаар зууны эхэнд тэр Оросын хаан цэцэн ухаан гаргаад тэр олон сая тариачин орсуудыг бас суурин соёл иргэншилтэй тэр улсуудаа эмнэлэггүйгээр хүнээ хөгжүүлнэ гэдэг чинь маш чухал шийдвэр гаргасан юм байна. Тэгээд тэр баг аягүй сайн ажилласан байна. Ийм юм зохиогоод хүний анатом физиологийг судлаад тэгээд маш энгийн тэр тариачин айл болгонд энийг хэвлж тарааж түгээсэн юм байна. Тэгэхээр нь эрэмгүй хүүхэд залуучуудгүй бүгдээрээ маш хурдан ирүүлжээд хөгжөөд тэгээд дэлхийн 1-2 дугаар дайнд Оросын ард түмэн чинь ялсан штэ. Тэгээд ийм түүхтэй. Тэгээд тэр эмэгтэйчүүд яаж хөгжсөн бэ гэхээр нь тэр дайны үед тэр совилогч нар тэр сум мөндөр дотроос мөлхөөгөөрөө очиод тэнд шархтсан хөвтөж байгаа том нас бий гүйцсэн цэргийг тэр дайны талбараас тэр шавхаа дотроос чирж гаргана гэдэг чинь бас том ажил шүү дээ. Тэрийг энэгээр бэлдэж хөгжүүлсэн юм байлээ. Тэгэхээр нь тийм хүнд нөхцөл тэгж хөгжиж исэн юм чинь одоо бид нэр ийм суурин соёл иргэншилтэй болсон хэд хотцсон хөдөлгөөний дутагталд орсон ийм ихэнх нь оюуны ажил хийдэг ийм үед ийм цаг үед энэгээр бүгдээрээ хөгжцгөөё гэсэн ийм уриатай л да. За гэрээ спортоор ингээд янз төрлийн мэрэгжлийн хүмүүс дандаа эмэгтэйчүүд 40-с дээш насны эмэгтэйчүүд хичээллээд эрүүл мэндэд болон бие ялдартанд ямар өөрчлөлт гарч байгааг одоо бүх хүмүүс энгийн бүх ард иргэдтэй мэдээлэхийг хүсээд энэ хүмүүсийнхаа сэтгэлдлийг сонсъё. За цэмцоноо наа Баул хам гэдэг би өсчин мэрэгжилтэй 20 гаруй жил өсчин мэрэгжлийг ажиллаж байна. Тэгээд дандаа босон ажил хийжсэн болохоор одоо энэ гэр эрхчлээд 3 сар болж байна. Тэгээ би одоо хүүхдүүдтэйгээ цуг хийдэг. Охин хүү хоёртойгоо тий. Энэ миний хүү 5 настай. Өглөө ээжтэйгээ 6 цагт босч ирж хийдэг. Энэ миний охин 10 настай. 8 кг-аар одоо хийж байна. Би харж байгаа. Тэгээд энэ спортоор хичээлэхэд бол ер нь бүх биеийн одоо булчингийн холбоосод үе хоорондын холбоосод бол маш сайн хөгждөг юм байна. Одоо олон жил зогсоо ажилласан одоо би бол одоо нурууны асуудалтай. Тэгэд бол одоо маш хүнд жингээр хийж байгаа мөртлөө 12 кг-аар хийж байгаа мөртлөө нуруу бол ямар ч өвдөлт байхгүй. Маш сайхан болсон. Бүх бие чангарсан. Одоо тэгэл арьсандаас их сайн юм байна. Биеинд их сайн юм байна. Эрүүл мэндэд үнэхээр хэрэгтэй юм байна. Би бол ерөөсөө огт спортоор хичээлж байгаагүй хүн. Тэгээд энэ спортоор хичээлээ 3 сарын дотор бол маш их үр дүн гарч байна. Энийг одоо хүмүүстэй хэлэхэд бол найз нартай хэлэхэд найз нарыгаа бүх найз нар миний одоо бүр багын найз нартайгаа би одоо хичээлж байгаа. Манай багын найз нар бүгдээ өөр мэрэгжилтэй хүмүүс байгаа. Тэгээд одоо бүгдээ энэ спортоор хичээлснээр одоо маш сайхан байгаа. Тэгээ хоёр багштай одоо маш их талархаж байна. За одоо охин нь намайг намун гэдэг би 10 настай.
Тэгээд би нөгөө нэг ээжтэйгээ өглөө босч гэрнд явах дуртай. Тэгээд цаашаа нөгөө нэг сургуультай явцдаг болохоор надад амар байдаг. За баярлалаа. You ready? Let's go. Yeah. For those of you that want to know what we're all about, it's like this, y'all. This is 10% luck, 20% skill, 15% concentrated power of will, 5% pleasure, 50% pain, and 100% reason to remember the name. He doesn't need his name up in lights, he just wants to be heard, whether it's the beat or the mic. He feels so unlike everybody else, alone, in spite of the fact that some people still think that they know him, but fuck him, he knows the code. It's not about the salary, it's all about reality and making some noise, making a story, making sure his click stays up. That means when he puts it down, Tox picking it up. Let's go. Who the hell is he anyway? He never really talks much, never concerned with status, but still even him starstruck. Humble through opportunities given despite the fact that many misjudge him cause he makes a living from writing raps. Put it together himself, got a picture connects, never asking for someone's help or to get some respect. He's only focused on what he wrote, his will is beyond reach, and now it all unfolds, the skill of an artist. This is 20% skill, 80% fear, be 100% clear, cause Ryu was ill. Who would've thought he'd be the one that set the West in flames? And I heard him wreck it with the crystal method, name of the game. Came back, dropped Megadeth, took him to church. I like Bleach, man. Ryu had the stupidest verse, this dude is the truth. Now everybody giving them guest spots and stocks through the roof. I heard he fucking with that This stock. is 10% luck, 20% skill, 15% concentrated power of will, 5% pleasure, 50% pain, 100% reason to remember the name. They call him Ryu, he's sick and he's spitting fire and Mike. Got him out the dryer, he's hot. Found him in Fort Minor with top, but a fucking Nile is porcupine. He's a prick, he's a cock, the type. Women wanna be with him, rappers hope we get shot. 8 years in the making, patiently waiting to blow. Now the record with your notice taking over the globe. He's got a partner in crime, this shit is equally dope. You won't believe the kind of shit that comes out of this kid's throat top. He's not your everyday on the block. He knows how to work with what he's got, making his way to the top. He don't think it's a comment on his name. People keep asking him, was it given that birth that doesn't stand for an acronym? No. За сайн байцгаана уу? Намайг Амраа гэдэг. Би хуваарь бизнес хийдэг. Бас нурууны асуудалтай доод 5-6 дугаар үеийн нуруу суулттай гэсэн. Тэгээд яваад ерөнхийдөө сар гарan болж байна. Тэгээд энэ гэрнд явснаас хойш ер нь бол би чангарч нурууны одоо дээшээ доошоо болдгоо байсан нуруу маань одоо ямар ч асуудалгүй ингээд хөдөлдөг болсон. Тэгээд ер нь бол бүхэл биеийн булчингуудыг чангалдсан байна. Суларсан юм одоо булчингууд одоо нэлээд сул биетэй байсан. Тэгээд сул бие маань нэлээд гоё чангарч ер нь бол биенд бол айгүй их тийм гоё юу өгд юм бэ? Ирч хүч өгд юм бэ? Тэгээд нурууны асуудал хамгийн гол нь шийдсэндээ маш их баяртай байгаа. Тэгээд хоёр багштай маш их баярлж байгаа. Найзтай маш их баярлж байгаа. Ийм спортод намайг уруу татаж оруулсанд тий хүнийг зөв юмд уруу татаж оруулна гэдэг чинь аюу зөв үлгэр дуурайл болж өгч байгаа. Тий найзтай баярлалаа. Тэгээд хамгийн гол нь эрүүл болж байгаадаа маш их баяртай байгаа. За сайн байна уу? Намайг Харццэг гэдэг. Тэгээ би эрх зүйч мэрэгчлээ. Байнгын компьютерийн ард сууж ажил хийдэг. Тэгээ ялгаагүй л спортоор хичээлдэггүй. Тэгээд ер нь бол энэ спортоор нэг сар хичээлж жагаад дундуур нь орхиод нөгөө жоохон йогоор хичээлж явсан л да. Одоо сонголт эмхтэн хүнд хэрэгтэй байх гэж дотроо өөрөө бодоод тэгээд йогоор хичээлээд явсан. Тэгээд йогоор хичээлж явах хугацаанд одоо өөрийнхөө буруугаас ч юм уу ямар ч байсан гэмтэл мөрөндөө гэмтэлч их наашаа ямар ч байсан нэг юм өвдөлтийг хаваад маш удаж чинь л та одоо. Тэгээд тэрийг буцаад одоо гэрийнхаа спортоор хичээллээд эхлээд тэгээд одоо нэг 7 хоног хэрэгтээ явж ин л та 7 удаагийн оролт ингээ явж байгаа. Тэгэнгүүт миний нөгөө өвдөлт маань гайг болсон. Тэгээ би хавчаас юу гэж ойлгоод байна гэхээр мэдээж сонголт эмхтэй хүмүүст хэрэгтэй боловч одоо гэрийн одоо энэ хүч хөдөлгөөт хүчний дасгал эмхтэй хүмүүст маш хэрэгтэй юм байна гэдгийг бол би аюу сайн энэ дээр ойлгож байгаа. Бид нарт бие чангалах хэрэгтэй байна. Булчингаа яг хөнгөвжүүл чангалах хэрэгтэй байна гэдгийг би аюу сайн ойлгоод
ойлгож байгаа. Хоёрдугаарт миний бас энд аюу давуу тал юу байна гэхээр нөө эмэгтэйчүүд тэсээ дөрөв 40 гараад ирэхээр чинь эмэгтэйчүүд бид нар мэдээж дандаа нөх 2-оос 3 төрч гисэн доошоо ингээд суулт өгсөн ч байт юм аа тий. Тэр тал дээр ингээд хөндлөн булчингууд чангардаг нь одоо яг мэдэгдэж байгаа. Тий. Тэр бүсгүүчүүдэд хэлэхэд бид нарын хамгийн ер нь бол маш их сэтгэл зовдөг одоо доотлын хөндлөн булчингууд бол нэлээд сурларсан байгаа. Энэ дээр бол маш үр дүнтэй аюу сайхан байгаа. Тэгээ энэ дээр хамгийн үр дүнгээ өгч байгаа. Тийм болохоор бид нар шиг ингээд адилхан хичээллээрээ үнэхээр сайхан спорт. Тэгээд энэ спорт болохоор бус спортыг одоо надад нэг уйдахтай ч юм шиг вирус тийг санагддаг. Би одоо фитнесээр хичээлж үтсэн, йогоор хичээлж үтсэн. Одоо нэг тийм дуртай баяртайгаар мэдээж спорт болохоор сайхан л да. Гэхдээ гэр шиг би дуртай баяртайгаар ч юм уу ингээд явж байгаагүй. Одоо гэр бол үнэхээр сонирхолтой. Тэгэхээр та бүхнийг одоо тийм болохоор одоо ингээд та бүхнийг гэрийн спортоор хичээллээрээ үнэхээр сайхан үр дүнтэй бас ингээд аягүй сонирхолтой юм байдаг тий. Тэгээд эрүүл мэндэд бол үнэхээр бас зөндөө нөлөө байна. Тэрийг бол одоо би үнэхээр биеэрээ мэдэрч байгаа. Тэгээд одоо хоёр багштай бас баярлж байгаа. Маш их гоё юм зааж сургаж эрүүл мэндийн маань ингээд сайхан болгочоод үнэхээр баярлж байгаа. Тэгээд бүсгүүчүүдэд та нар гэр спортоор хичээллээрээ гэж уриалъя. За сайн бацаана намайг Арина гэдэг. Би барилгын инженер мэргэжилтэй. Барилгын инженерээр 15 6 жил одоо ажиллаж байна. Барилгын инженер гэдэг хүн байна маш хөдөлгөөнтэй байдаг. Гэхдээ тэр хөдөлгөөн нь зөвхөн явдал тийм ээ. Тэгэхэд нөгөө булчин чинь ерөөсөө суусал байдаг юм байна. Байнгын хөдөлгөөнтэй мөртлөө нөгөө зориултын дасгал хийгээг учраас суусал байдаг юм байна. Тэрийг би энэ хичээлээд 2 сард явж байна. Тэр хугацаанд би энийг маш сайн мэдэрсэн. Дээр нь одоо явдалтай нөө ачаал ихтэй мөртлөө нуруу их өвддөг байсан. Тэгсэн мэтлээ бусад булчингууд суусал байсан байна. Тэгээ энд явж эхлээд одоо бүх биеийн булчингууд нэлээ одоо маш сайн ажиллаж байгааг одоо мэдэрж байна. 2 сарын хугацаанд миний бүх булчингууд чангарсан. Тий. Хөдөлгөөнтэй мөрт тий ажиллаж байгаа мөртлөө хөдөлгөөнтэй байна гэсэн чинь тэр биш байгаа байхгүй яг нөгөө зөв хичээлээд эхлэхээр миний одоо бүх булчин ажиллаад одоо маш сэтгэл ханамжтай байгаа. Дээр нь одоо давсагны одоо жоохон асуудалтай байсан. Тэгээд нуруу өвддөг, бөөр өвддөг байсан. Одоо тэр 2 сар хугацаанд юу нуруу бөөр ямар ч өвдөлт байхгүй болсон. Дээр нь маш ирч хүчтэй. Өглөө 6 цагт явчаад 2 цаг хичээлээд 9 цагт ажилдаа очиод өдрийн 10 цаг ажиллахад би ядрахгүй болсон. Урд нь бол зүгээр дээш ташаа би маш их ачаалтай ажилладаг байсан чинь одоо бол зүгээр тэр 16 дахь урилга чинь зүгээр дээш өксөөл уруудаад явж хат ямар ч ядрал байхгүй. Тийм болсон. Тэгээд хоёр багштай маш их баярлаа. Тэгээд найздаа бас баярлаа. Бид эдийг уруу татаж өглөө тосно гэдэг чинь маш том асуудал байсан. Тэрийг одоо ажирахгүй бид нар ихний 7 хоног маш хэцүү байж сүүлдээ бүр дуртай болсон. Бүр өглөө 5 цагт усаж осоод тасалдаа яваал тэгэл ажилдаа бүгдээрээ явцаадаг. Тэгээ бүгд ирч хүчтэй болсон. Тийм учраас энэ бас бүр дурлаж эхэлж байна. Арьс гоё чангарсан. Тий харин одоо бүх булчин бүх нүүрний арьс тий ингээ харахаар эдрийн арьстай нүүрч аюух нөлөөлж байгаа. Нүүрний хавн багасаад нүүр ёстой бие хэлбэртэй. Тийм учраас хоёр багштай баярлалаа. Одоо ялангуяа ингээл энэ гадуур энэ эмнэлгээр ингээл очиод харахаар чинь бас аимшигтай. Бүгд өвдсөн, зовсон. Тийм байна. Тэр нь яаж юм хэрэг бас л нөгөө дандаа л хөдөлгөөний дутагдлаас үүсэлтэй. Төрөх дээр очихоор бүх эхчүүд охтууд дандаа хийсвэр хийлгэж байна. Тэр нь яаж юм хэрэг Арцг Яроолын булчингийн хөгжил байхгүй. Зөв амьсгалж чадахгүй, төсвөр байхгүй. Тэгэхээр нь л хэр үргээр мис заслын аргаар мис үргэж штэ. Энэ бол бас л нэг ёсны зам ёсны бос болж байна. Тэгэхээр нь энэгээр хөгжүүлчихээр нь тэр төрөлд асуудалгүй болж байна. Төрсний дараа эрүүл амьдрах тэр шиэс задгаарах умаа сав өндгөвч хөх гэдэг эмгтээчүүд маань бол маш олон эрчүүдээсээ илүү маш олон асуудалтай. Тэрийг маш энгийн аргаар ингээл шийдэж болж байна. Тэгээ та бүхэн маань одоо энд хичээлснийхээ дараа
заавал наашаа гүөх хэрэггүй. Энийг энэ нөхрийг олоод гэрийн нөхцөл тий албан контортой ингээд цаашаа түгээгээд энэ чи бас олны төлөө гэсэн бас нэг ясны буйны ажил шүү дээ. Тэгэхээр нь та бүхэн цааш нь дэлгэрүүлээд хөгжүүлээд ингээд айл болгон хамт олон болгон ингээд цаашаага хөгжөөд ингээд явахаараа бид нэр цөөхөн монголчууд маш богинохой хугацаанд бүгдээрээ ирүүлжээд ирч хүчтэй болох юм арга зам байна. Тэгснийхээ дараа бид нэр яах вэ гэхээр чинь хөдөлмөрийн бүтээмж сайжирна, эрүүл амьдрал, хоол боловсруулах хэрэгтэн маш сайн ажиллана. Бид нар чинь хүнд хоолтой шүү дээ монголчууд. Махан хоолтой. Тэр махан хоолыг маш хурдан шатааж байна. Бөөр маш сайн ажиллаж байна. Илэг аягүй сайн ажиллаж байна энэ дээр. Тэгээд тэр дотор талын хөвлийн тэр арц яроолын ялангуяа та нарын түрүүний яриад ирсэн тэр нурууны асуудал гэдэг маань нуруу сэр нуруутан бид нар чинь сэр нуруу завсар болгонд тэр зөөлөн ид буюу жиргэвч гээд тэр булчин юм бэ. Тэр булчингийн хөгжил сулраал суулт өгнө гэдэг чинь тэгэл асуудлууд мэдрэлийн судлуудаа дараал тэгэл асуудал үүсдэг юм байна. Тэр зөөлөн ид жиргэвчийг тэр булчингийн нүгэр хөдөлгөөнтэй хүчний дасгалаар хөгжүүлчихээр ямар ч асуудалгүй ингээ шийддэг юм байна. Тэгээд одоо сүүлийн үед харж байхад энэ эрчүүд маань бас их асуудалтай байна. Хит таргалалтай байна. Тэгээд тэр шамбрам цагаан махны асуудал байна. Тэрийг энүүгээр шийдэж болж байна. Заавал мэсвэргэхгүйгээр өөртөө хөдөлгөөнтэй энэ дасгалуудаар тэмцээд эмгүүгээр мэсгүүгээр өөрсдийгөө ингээд хөгжүүлж болж байна. Тэгээд эрчүүд маань бас ингээл 50-аас дээш насныхан маань болохоор төрөө булчирхааны асуудалтай. Бас нөгөө шээсний асуудалтай, шээсний замын асуудалтай байсан юм байна. Тэгэхээр бүгдийг энэгээр шийдэж байна. Орос эрчүүд зүрх судасны өвчнөр хөтгөө байсан шүү дээ. Энд чинь зүрх маш сайн ажиллана. Дөргихгүйгээр, гүүхгүйгээр байран дээрээ зүрх маш сайн ажиллаж байна. За одоо энэ сүрээгийн асуудал, энэ уушгины замын асуудал. Уушг гэдгийг одоо эмчнэр маань энэ ангаахынхан маань булчин биш гэж ярьдаг. Гэтэл тэр уушгины тэр олон салаа уурсан эрхтнүүд маань тэднэр маань булчин юм байна. Тэрийг хөгжүүлнэ. Тэрүүгээрээ онцлогтой тэгснээрээ ямар нэгэн одоо өвлө бид нар чинь утаатай нөхцөлд амьдардаг шүү дээ. Тэр орчинд уушиг дархлаатай, ирч хүчтэй ямар ч өвчин тосхгүйгээр ингэж амьдарч болж байна гэдгийг хэлэх юм байна. Тэгээд цус маш их хэрэгж байна. Энийг ажиллахаар цус иргэн гэдэг маань шингэрн тэр цуснтойгоо холестерин, сахар, даралт бүх асуудлыг шийднэ. Тийм, зөвхөн шийдэлж байна. Тэгээд энэ тархины цусан хангамж тэгэхээр чинь маш сайн. Одоо та нар хийхээр чинь тархи руу заримдаа хүнд дасгалууд ороод ирэхээр тархи өвдөж магадгүй. Тэр чинь яаж юм гэхээр тархины цусан хангамж сайжирж байна. Тэгээд энэ захын мэдрэл ингээ барихаар л энэ захын мэдрэл энд ачаал нөхөр энэ тархинд мэдээлэл өгнө шүү дээ. Тэгэхээр чинь за жишээ нь баруун гар сайн, солгоо гар ихэнх нь дотоо хөгжил дотоо байдаг шүү дээ. Тэгэхээр солгоо гараа сайжруулах гээд ажиллахаар яах вэ? Тархи бас хөгжиж байна. Тэгэхээр тэр тархины цус харуулт, тархины янз бүрийн юм болохгүй. Ялангуяа настай улсууд зөнөглөдөг шүү дээ. Тэгэхээр энэ тархиа хөгжүүлэхээр зөнөглөхгүй. Тэгэхээр энэ Орос эмээ өвөнөр урт насалдаг, зүрх судасны өвчнөр хөдгүү урт насалдаг 80-90 хүрчээл биологийн нас нь 40-50-ийн хүн шиг л амьдардаг шүү дээ. Тэд нар чинь гэртээ Орос айл болгон энийг тавьдсан байдаг. Энэгээр бүх асуудлыг шийдэж байна. Тий өсвөр насны хүүхдүүдийн зөв хөгжил гэхээр чинь энэ бол манайхны ихэнх хүмүүсуудад тэр хүндийн мөрөгхөөр хүүхдийн хөгжил нөлөөлдөг гэсэн нэг юм буруу ойлголт явж идэг. Тэгэхээр
Мэдээж ийм хөндлөн булчин хөгжүүлээд хүнд юмар дараавал нөлөөлнө л дээ. Энэ маань болохоор зэрэг тийм биш. Хүндийн төвн доороо савлт инерцийн хүчээр ажиллаж байгаа болохоор дандаа шулуун булчин ажиллана. Үе холбоосууд ажиллана. Тэгэхээр нь өсвөр насны хүүхдүүдэд эргээр нөлөөлж байна. Өсөлтөнд нь нөлөөлж байна. Энийг судалсан тэр судалгааны тэр хүмүүсийн эрдэмтдийн судалснаар нь үзэхээр энэ бүр эсийн төвшөнд хүртэл ажилт юм байна. Эсийн төвшөнд хүрж ийн гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр Оросуудыг одоо ингээ харахаар ихэнх Оросууд өндөр урт ясархаг байдаг шүү дээ. Тэгэхээр яс өгжин, ясны хөгжилтөнд маш сайн болно. Тэгээд бит хоёр хүүгээ 12 настайд нь тэр үед чинь дөнгөж хоцорч би хэлж исэн үйл дээ. Тэгэхээр нэг харсан чинь аав ээжүүд маань үр хүүхдүүдийнхаа тэр бие бялдрын ерөнхий хөгжил гэдэг дээр ихэнх эцэг эхчүүд ойлголт байхгүй орхисон байна. Хин нэг нь биеийн дэврийн багшд найдаад явуулцдаг. Хамгийн хайртай нандин эрдэн маань үр хүүхдүүд маань шүү дээ. Тэгэхээр аав ээжүүд өөрсдөө үр хүүхдүүдтэйгээ гэрийн боловсролоор ажиллах хэрэгтэй юм байна. Энийгээр тий. Тэгэхээр энийгээр мэдлэг авснараа хүүхдүүдтэйгээ ажиллана гэсэн үг гэрийн боловсролоор. Тэгэхээр нь хүүхдүүдтэй яаж ажиллах вэ гэдэг чинь бас зохион бүтээл. Энийгээр мэдлэг авснараа тэр физиолог анатом бие ерөнхий хөгжлийн мэдлэг авснараа хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүд өөрсдөө ажиллах юм байна. Тий. Тэр чинь ажил. Энэ аюул том ажил. Тэгээд би өөрөө одоо дасгалжуулагч улсын шгшээ аваагийн ахлах дасгалжуулагч хүн одоо над дээр ирж байгаа тамирч тэгэхээр нь яг хаа сайхан хүүхдүүд байна. Ихэнх нь хоцорсон байна. Тэгэхээр миний ажил их болж байгаа байхгүй. Би тэнд ажил. Хэрвээ та бүхэн ингээд эцэг эхчүүд гэрийн боловсролоор хүүхдүүдээ бие ерөнхий хөгжлийн гүйцээчэд над дээр авчирвал би маш амархан богинохон хугацаанд олимп дэлхийн төвшөнд гаргана. Ийм боломж байна гэдгийг ярихад хэлэхэд бас таатай байна. Тэгээд монголчуудаа уриалмаар байна. Тэгээд та бүхэндээ их баярлалаа. Ингээд цаашдаа амьдралдаа аз жаргалтай хүн болгон дотроо бодолтой тий эрүүл явал мянган жаргалаа гэдэг нэг хэлье да. За баярлалаа.